Цану хай өглөөдөр өрөө юмд тэг өнөөдөр функцийн өсөх бурах цацсаар минимум максимумыг яаж олох вэ гэдгийг үзнэ. За ಈ функц нь 2-1-ийн квадрат гэдэг функц байлаа гэж бодъё. Тэгмүүд энэ функцийн графикийг нэг зурвалыг иймэрхүү юм гарч ирнэ. Доош харсан парабол. Тэгээд энчээ харах юм бол парабол ингээд өсөж байгаа харагдаж байгаа. Тэгээ энчээ нэг докторч байгаа ч гэдэг хамгийн дээд цэг нь одоо энчээ гарч иж байгаа. Тэгээд энэ их функцээс уламжлалсан тэгтэд тэнцвэрлэнгүүд одоо энэ цэг нь дээд цэг нь гарч иж байгаа. Тэгээд ийш харах юм бол ингээд манай график маань ингээд буурж байгаа харагдаж байна. За тэгээд энэ функцээс уламжлал. За уламжлал гэдэг юм хялбархаа хурданд тайлбарлах юм бол одоо 2x-ийн квадрат гэдэг функцээс уламжлах юм бол уламжлал нь одоо энчээ зэргийн тоог зэрэг дээр одоо зэргээ энэ тоотой үржүүлээд одоо x-ийн өмнөх тоотой үржүүлээд энэ зэргээс энийг хасаад уламжлах гэж байна. Одоо энэ чинь 2x-ийн квадрат гэдэг тоноос уламжлах юм бол 2-ийг үржигнэ. 2. Тэгээд x энэ 2 зэргээс нь 1 хасаад 4x гэдэг тоо гарах нэ энэ функцийн уламжлал нь болохоор. За тэгээд эндээс уламжлалаа. Сул тооны уламжлал нь болохоор тийг шүү дээ. Тэгээд энчээ тийг. Тэгээд хасах 2 гээд 2 нь энчээ ороод ирж байгаа. Тэгээд x-ийн энэ 2 зэргээс 2-оос 1 гэхэр чинь 1 болно. Тэгээд бас 2x. Тэгээд x нь одоо энэ өнөөгд ч оруулгууд одоо x нь тэгтэй тэнцүү болж байгаа. За тэгээд энэний дараа яах юм бэ гэвэл бид нар интервал гэдэг зүйлийг ашиглана. Интервал гэдэг зүйл нь одоо энэ тик гэдэг утгаас их утгыг авч үзэн бага утгыг авч үзэн. За одоо энэ өсөх бурах цэгийг авахдаа интервалдад тэгээд энэ утгаа их функц биш. Энэ одоо уламжласан энэ функцтэй орлуулж үзсэн шүү. За тэгээс их утга гэхээр 1 гэдэг утгыг авах юм бол 1-ийг орлуулангууд хас 2x гээд одоо хас 2-ыг үрчгэн 1 тэнцүү хас 2 буюу одоо хасах сөрөг утга гарч иж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ интервал нь сөрөг. Тэгээд одоо энэ чинь хасныг орлуулах юм бол нэмэх 2 гарч ирээд энэ чинь нэмэх. Одоо энэ бол энэ чинь харагдаж шүү дээ. Энэ чинь нэмэх утга хот одоо ийшээ өсөж байгаа. Хасах утга буурж байгаа. Тэгэхээр одоо өсөх завсар нь болохоор хасах хязгааргүйгээс тиг буурах нь болохоор за энэ бичижсэнээс ингэсэн дээр юм аа. Буурах нь болохоор тгээс нэг хязгааргүй. Тэгээ манай максимум цэг нь болохоор x буюу 0 нь. За максимум минимум гэдэг тайлбарлах юм бол за дараагийн бодлогын дээр тайлбарлахад болох байх гэж бодож байна. За дараагийн бодлого За y тэнцүү 2x-ийн квадрат хасах нь 8x хэн 6 гэдэг. За энэ функцийн график болохоор нэг иймэрхүү гарч. За тэгээ эндээс уламжлах юм бол 2-4x хасах нь 8. За тэгээ энэ чинь хаалтнаас энэ чинь тэгтэй тэнцүү одоо энэ уламжлалснаа тэгтэй тэнцвэрлээд тэгээ одоо энэс хаалтнаас 4-ийг гаргаад иймэлтэнгүүт x тэнцүү 2 гэдэг нь болчихж байна. За тэгээд энэ одоо манай энэ цэг маань одоо 2 гэсэн үг шүү дээ. x тэнцүү 2. За тэгээд одоо бид нар мэдээж интервал тустай.
энэ чи 2 байгаа. За 2-оос их утга авна, 3-ыг авна. 3-ыг аваад үзэнгүүт 1 4 буюу нэмэх утга. За 2-оос бага утга тийг авъя. Тэгээс тэтгэн 2 хас 2 хас 8 хас утга. За энэ чи граф дээр бид нар харах юм бол энэ чи буурж байгаа. Энэ чи өсөж байгаа буюу хас утга, нэмэх утга. За саяны минимум максимум цэгийг дахиж тайлбарлах юм бол саяны функцийн график нэг иймэрхүү байдалтай гарч ирсэн шүү дээ. Тэнгүүд энэ чи одоо максимум буюу хамгийн энэ функцийг авч болох хамгийн их утга бидэнд харагдаж байна. Тийм функцийн яг тоож байгаа хэсэг юм. Тэгээд энэ чи болохоор хамгийн бага утга буюу хамгийн доотлолын утга харагдаж байна. Энүүгээр л зөвхөн минимум максимум гэж одоо хэлээд байгаа гэсэн үг. За энэ чи одоо буурах утгыг бид нар бичих юм бол энэ чи хасах хязгааргүйгээс 2 өсгөн болохоор 2-оос 1 хязгааргүй. За тэгээд энэ чи максимум утга авахгүй. Энэ чи минимум утгыг авангууд минимум утга нь болохоор x нь 2-тэй тэнцвэрт минимум утга нь гарч ирнэ гэсэн үг. За хэдүүлээ одоо арай жоохон хүндрүүлсэн ч хэлж болох л. Гэтэ энэ бас гайгүй. За нэг ийм график гэх фокус авъя гэж бодъё. За эндээс хэдүүлээ ихлэ уламжлал авна. 2 3 6 3-аас 1 2 нөх нь 2 3 6 2-аас 1 1 тэгээд хасах нь 12 буюу энэ чи байгаа 1 нь нийш ороод 12 болоод dx-ийн нэг зэргээс нэгийг хасгарчин тэг буюу ямар ч тооны тэг зэрэг нэртэй тэнцүү гэдэг утгаараа бидний одоо уламжлал авсан функц иймэрхүү гарч ирэх нь уламжлал авсан функц нь иймэрхүү гарч ирэх нь. За тэгээд энийг 6 гаргаад үзвэл x-ийн квадратыг нэг нь x тэгээд хасдаг нь 2. За ийм функцаар энийг задлах юм бол x дээр нэг нь 2 систем нэг буюу тэг. За энэ чи манай 2 утгатай болчихлоо шүү дээ. x тэнцүү бас 2 x тэнцүү 1 гэдэг. За одоо энэ 2 утгатай яах юм бэ гэвэл 2 утга хоёулангийн интервал дээр тооцоолсон дээр бичнэ. За тэгээ энэ чи бол саяныхтай ер нь адилхан дөө. Одоо нэгээс их утга авангууд утга аваад энэ чи орлуулж үзнэ. Нэгээс их утга авахад за 2-ыг авахад 2-аас 1 2 дээр 2-ын 1 4 үржүүлээд нэмэх тоогоор чад. За хас 2 1 2 энэ дунднаа интервал дээр яах юм бэ гэвэл хас 2-оос 1-ийн орно гэдэг тоог авч үзэн. За хас 2-оос 1-ийн орно тэг байдаг. Зэ ямар ч тоо орлуулж үзэж болно л та. Гэтэ би тгийг аваад үзье. За тгийг орлуулахад тгээс хасах 1 хасаад хасах тоо тэг дээр 2-ын 1 2. Тэгээд энэ хоёрыг үржүүлнэ хасах тоо хасах 2 гарч байна. Тэгэхээр энэ болохоор хасах байна. За энэ чи хасах 3-ыг аваад үзэх юм бол хасах 1 хасах 4. Тэгээ энэ чи бас хасахсыг нэмэх гээд нэмэх болж байна. За энэ функцээр одоо дахиад хэлбэл хийх юм бол энэ функцийн зургийг харах юм бол иймэрхүү функц гарч ирэх байна. За энийг одоо сайн хэлбэлээ. За одоо үсэх утга нь харах юм бол үсэх утга болохоор чи хасах хязгааргүйгээс хас 2 тэгээд дгээс нэмэх хязгааргүй буурах утга нь болохоор хас 2-оос 1 орно. За тэгээд энэ чи минимум максимум яаж болох вэ гэвэл их амархан тайлбарлаж өгöd. Одоо энэ тооцоололтын дээр интервалцны дараа нэмэх хасах байвал
Энэ болохоор ер нь бол одоо максимум утга нь хасах буураад өсчихвэл чи минимум утга нь. За одоо энийг саяны юм дээрээ тайлбарлаж үзэх юм бол одоо энэ чи өсөөд буурж байгаа шүү дээ. Энэ чинь болохоор энэ график маань ингээ өсөж явж байгаад буурж байгаа. Энэ чид бол хамгийн их утга нь харагдаж байгаа. За энэ чи тэгээ буураад өсөж байгаа гэвэл чи хамгийн бага утга нь харагдаж байна. Ингээл болоо. За тэгэхээр манай одоо максимум утга нь болохоор x-ийн 100 хасах 2, x нь хасах 2 дэх зүйд минимум болохоор x нь 1 дэх зүйд. За ер нь ингээ болоо да. За тэгээ хичээл амжилт хүсье. Хичээлээ сайн хийгээрэй.